За угсаа асуултан дээр юу яачлаа. Хоцорч. Тэгтээ яг сонол дээр явчих да. За ер нь бол яг захиргааны станц нэмэгдүүлж байгаа нь сайн хэдийч. За энэ төслийг одоо хэрхэн яаж амжилттай зохион байгуулах вэ гэдэг энэ асуудлаас нэлээд хангалтгүй ингээ хариулаад байна. За миний мэдхийн бас 5-7 дулааны захиргааны станц дээр бас 3 удаа тендер зарлаа. Тендер нэлээд амжилтгүй ингээд болцсон байгаа санагдаад ах юм. Тэгэхээр энэ хэрхэн яаж энэ тендерийн одоо зохион байгуулах ажлаа амжилттай зохион байгуулах хэрхэн яаж тооцож байгаа юм бэ? Хэрвээ оролцогчдод оролцохгүй бол одоо энэ чинь цаг хугацааны хувьд бас одоо алдаад байх нь шүү дээ. Тэгэхээр энийг бас сайн одоо тооцох хэрэгтэй шүү. Тэгээ одоо нэг бэлэн зэлэн мөнгө байгаа юм шиг манайхан ингээд болох чинь тэгээд болох чинь л гээд байх юм. Одоо яг энэ жил одоо энэ ажил эхлэхэд яг санхүүжилт нь яг бэлэн байгаа мó? Яг хаанаас одоо энэ санхүүжилт их үүсрэн гарч ирж байгаа юм бол? Тэгээ энэ дээр бас нэлээд одоо нухацтай бас тооцох хэрэгтэй шүү. Тэгэд наашаа оруулж ирнэ л гэдэг юм. Наашаа оруулж ирэх яах вэ? Нийслэлийн иргэдийн хурлаар бид нар бол аль болохоор одоо иргэдэд ээлтэй Улаанбаатар хотод одоо үр дүнтэй ажлыг бол ингээд дэмжээл явуулаад байгаа. Энэ олон төслүүд одоо хэрэгжихгүй бол яг одоо энэ саний нөгөө багангаа махны үйлдвэршил юм болно шүү дээ. Хариуцлагын хэн хүлээх юм? Ямар шатандаа явж байгаа юм? Яг яаж явах юм ингээд процесс нэлээд юм тодорхой байх юм шаардлагатай шүү. Энийг бас манай ажил хариуцж байгаа дарга нар бас цаашдаа ер нь анхаараарай. Яагаад одоо яг жишг дулааны станц, цахилгааны станц дээр тендер нь зарлаад унаад байна. Гэтэл яагаад одоо яг энэ манай энэ 5 дугаар цахилгаан станц дээр одоо тендерийн амжилттай болгоно гэж манайхан тооцож байгаа юм. Тэрийг маш сайн одоо тооцож ажлаа одоо чеклж яваарай гэж мэдсэлээ. За би нэг юм тодруулж асуух юм. Энэ урд нь нэг хог шатах үйлдвэр баригдсан санагдаад ах юм. Тэр одоо яг юу болж байгаа вэ? Тэр ажилд орсон юм уу, ороогүй юм уу? Явцсан хэр явж байгаа юм? Яг тэрийг өрн дүгнсэн, үдсэн, дадлаа дарга жишээлбэл очиж үдсэн үү? Яг тэр одоо хог шатах үйлдвэр дээр. Миний мэдхийн хог шатах үйлдвэр байсан санагдаад байгаа юм. Тэр их асуусан. Хувийн хвшлүүдэд бол өмнө гадаадын зээл тусламжаар Азийн хөгжлийн банк болон UNDP-ийн одоо хөрөнгө оруулалтаар одоо Ландфилийн аргыг дараагийн аргачлалууд шилжүүлэх болон жижиг хог шатах үйлдвэрийн төслүүд бол яригдж байсан. Нийслэлийн болон Улаанбаатар хотын нийслэлийн төсвөөр, усын төсвөөр бол хог шатах үйлдвэрийн төслүүд бол өнөөдөр хүртэл хэрэгжиж дууссан төсөл бол байхгүй байж байгаа. Өнгөрсөн жил барилгын хогийг дахин боловсруулах төсөл Европын холбооны хөрөнгө оруулалтын санхүүжилтээр бол ашиглалтанд орсон, ирж дууссан байж байгаа. Ажлын хэсгээс танилцуулъя. Улаанбаатар түншлэл төвийн гүйцэтгэх захирал Батэрбек оролцож байна. Яг буруу санаад ээж магадгүй. Хог шатах үйлдвэр нийслэлийн төсөөр биш, магадгүй одоо энэ төр хувийн хвшлийн түншлэр гадаадын хөрөнгө оруулалтаар баригдсан байх ёстой. За яг тэрний явц ямар байгаа вэ гэж бисээ асууад байгаа. Одоо яагаад вэ гэхээр бид нар бас нэг хог шатах үйлдвэрийг бол яралтай барьж, хогон англи ялгах энэ одоо систем рүү орох нь зөв. Мөн одоо үр дүнгүй ажил болох үү дээ. Одоо төр хувийн хвшлийн түншил гэдэг асуудлыг маш их ярьдаг боллоо. За яг бид нар одоо амжилттай хийгээд гүйцэтгээд ажилд оруулаад явцсан одоо сайн жишээ яг байна уу байхгүй юу? За энэ дээр бас л анхаараарай. Маш олон төслүүд, маш олон одоо ажлууд ингээ эхлүүлж байна. Үр дүн айгүй чухал шүү. Маш их юм эхлүүлдэг, маш их юм санаачилдаг. Хамгийн гол нь одоо хамгийн эцсийн систем энэ байна гэд одоо гарт баригдаад нүзэнд үзэгдэх юм одоо юм байхгүй байх үү дээ. Энэ дээр одоо маш сайн анхаарч ажиллаарай. Нийслэлийн болон улсын хөрөнгө оруулалтаар бол яг хог шатах, хогийг шатаж waste to energy гэдэг үйлдвэр бол ашиглалтанд орж байгаагүй маань. Өнгөрсөн жил бол тэр нөгөө юун дээр барилгын хогийг ангилж дахин боловсруулах үйлдвэр морингийн даван дээр ашиглалтанд орсон 300 тонн өдөр хоногт 300 тонн хүчин чадалтай барилгын материалыг дахин боловсруулах үйлдвэр бол ашиглалтанд орж нийслэл хүлээж авсан байж байгаа.